За хай анхны сетапаараа эргүүлж байгаадаа баяртай байна. За би өнөөдөр болохоор зөвхөн нэг сэдвийн тухай ярихгүй, нэлээд олон мэдээллийн чанартай за баг мэдээнүүд ярина гэд ойлгочих болно. Тэгэхээр надад сайн муу мэдээнүүдэн муугаас нь эхлэе гэж бодлоо. За Your Name гэдэг анимашн байдаг шүү дээ нэг ангитай. За тэрний продюсер нь шоронд орсон байгаа 4 жилийн хоригхол авсан гэсэн. За тэгээ ямар шалтгаанаар ингэсэн бэ гэсэн чинь насан туршаагүй хүүхдийн биеийг үнэлүүлэх садар самууныг сурчлах тухай ийм хууль зөрчсөн. За дээрэс нь ийм харилцан тохиролцоогүй бэлгийн харилцаанд орсон. Тэгээд зохисгүй зураг авалт хийсэн хэрэгээр буруутгагдсан юм байна. Тэгээ энэ хэрэг нь болохоор 2023 онд гарсан 15 настай охинд одоо бэлгийн харилцаанд орохын тулд $130 төлсөн гэж байна. За тэгээ дээрэс нь бас нэгэн өөр өсвөр насны хүүхдийг одоо өөрийнхөө зургийг ингээд над руу ингээд явуулаа энэ төр гээд тиймэрхүү зүйл ингээд шаардсан. За тэгээ иймэрхүү хэрэгүүдээс болоод 4 жилийн хоригхол авсан байна. За тэгээ энэ продюсер маань зөвхөн Your Name гэлтгүй сая 22 онд гарсан Сүзүмэ гэдэг хүүхдийн киноны анимны нэг ангитай анимны бас продюсераар нь ажилласан ийм хүн байгаа. Тэгээд ийм гоё анимнуудыг ингээ продюсер хийчихэд ийм хэрэг хийн гэдэг бол үнэхээр аимшигтай. Тэгээд ядж ил энэ хоёр киноны чинь анимашны чинь гол дүр нь ингээ 10 жилийн ийм сурагч охтууд байгаа штэ. Тэгэхээр ер нь бол нэлийн эвгүй л санагдаж байна. За дараачих нь гэх юм бол за энэ нь сайн мэдээ. Бүр сайндаа үнэхээр галзуу солиотой гоё мэдээ заяа. Юу вэ гэхээр би Instagram ингээ гүйлгээ явж исэн чинь Премьер Монголиа лу нөгөө кинонуудыг ингээ гарч байгаа кинонуудыг гаргаад идэг трейлер энтриг нь тэрэн дээр 9 сарын 12-наас бүх кино театруудаар Кимицу но Яйбаи Infinity Castle-ийн movie нэг ингээд гарнаа гэдэг тийм постэр би харсан. Тэгэл бүр ингээ oh my god гэж бодоод. Тэгээд 7 сарын 18-нд болохоор Японд нээлттэй хийх юм билэ. Тэгээд 7 сарын 18-нд Японд цацнаа гэдгээ 3 сарын 1-нд зарласан байлээ. Тэгээд ер нь хөөрхөн манай кино театрууд аним хөөрхөн гаргаад байдаг болсон болохоор тэр надад амар гой санагдаж байгаа. Өмнө нь болохоор Mugen Train штэ галын хашаарагийн нэг ангитай анимашн аним. Тэгээд тэрийг болохоор бүр 21 онд ингээ гарч ирсэн бохгүй юу? Тэгээд тэр үед бас яг бүх кино театруудаар гарлуу яла. Тэгээд тэгж гарч яхад тэрийг үзэх амар хэцүү байсан. Яагаад тэгэхээр тэр үуч яг ингээ коронагийн ийм тархалт дигдсэн, корона ингээ гараад ирсэн. Тэгээ ер нь хүн амьтан олноороо цугларах тийм үйл ажиллагаа энэ төр хийж болохгүй. Кино театрууд баг тэр үед ингээд хаацсан байж байгаа дөнгөж л нээгдэжсэн үе шиг нь санаад байна. Тэгээд маш их зориг гаргаад би Шангрила дээр очиж үзчихсэн. Тэгээд энэ удаагийнхаа бол бүр ингээд юу тэр мэр тийм аюултай нөхцөл байдал биш харин чи гой цаг үед ингээд нээлттэй хийж байгаа болохоор тэрэнд бүр үнэхээр их баяртай байна. За яагаад кино театруудаар гаргаж байгаа вэ гэхээр тэгээд дээрэс нь бүр 3-3 муви ингээд гарч байгаа штэ. Одоо хамгийн сүүлийн хэсэг нь 3 муви болоод ингээд хуваацсан. Тэгээд яагаад гэж байгаа вэ гэсэн чинь нөгөө нэг Mugen Train болохоор одоо амар хэмжилттэй ер нь бол явсан юм байна. Тэр үед ингээд тэр одоо кино гаргаад кино театруудаар гаргаж гэж бодоагүй гэсэн чинь тэр нь бүр амар их хэмжээний дэлхийд даяар амар их хэмжээний ашиг орлого олсон. За тэгээд нийтдээ $473 сая ашиг олсон гэж байгаа хгүй. Энийг Монгол мөнгө рүү шилжүүлээд үзэх юм бол 1,86,606 тэрбум 44 сая төгрөгтэй тэнцэж байгаа юм билий. Тэгэхээр энэ Mugen Train гэдэг ганцхан ангаараа ийм их хэмжээний мөнгө олсон юм чинь Infinity Castle-ийн 3 муви бол бүр ингээд тэгээ угаасаа яаж дууслаа та тэгээ сая төгсгөлийн хэсэг дээрээ би яаж ил нөгөө нэг юу үздэггүй манга уншдаггүй болохоор бүр ингээд юу болж байгаа яаж яаж байгаа юм бүр юусэн мэдэх юм алга. Тэгээ киногийн бүр тэсэн ядаа хүлээж юм. Тэгээ хэдүүлээ яг энэ анимнуудыг бүр ингээд баг дээд рекорд эвдтэл нь гоё ингээд үзээд тэгээ цаашдаа энэ кино театруудыг ингээд аним гаргадаг тийм соёлтой болгохын төлөө хэдүүлээ өөртөө хичээх хэрэгтэй шүү гэдгийг хэлмээр байна. За тэгээд бас гоё мэдээ дууссангүй. За тэр нь юу вэ гэхээр Аватар штэ. Аватар энэ жил яг ингээд 20 жилийнхэн ойн тохиож байгаа юм байна. Тэгээд вау бүр 20 жил. За тэгээд 2 сарын сүүлээр яг энэ 20 жилийнхаа ойтой холбогдуулаад шин цувралаа зарласан. Шин цуврал нь болохоор 26 онд гарна гэсэн нийтдээ 26 ангитай. Тэгээ яг энэ дээр юу гарах вэ гэхээр Legend of Korra-гийн одоо дараагаас ингээ үргэлжлэх түүх гарна гэж байгаа юм заяа. За тэгээд гол үйл явдал нь болохоор ийм сүрцэн ийм дэлхийд ингээ өрнөж байгаа. Ер нь ингээд дэлхийн ертөнц бүр ингээд амар эмх замбрааг болцсон тийм ертөнцид ингээд өрнө. За тэгээд Корагийн дараагийн аватар нь ихэр гэсэн.
нэг хүн аватар биш, хоёр ихэр хүн аватар гэсэн үг. Тэгээд нэг нь болохоор өөрийгөө аватар гэдгийг мэдснийхаа дараа нөгөө ихрээ ингээ хайгаад нөгөө ихрээгээ ингээ олох гээд хайдаг гэсэн. Одоо ингээд тэр нөгөө нэг Корогийн дараа гарч байгаа үйл явдал гэж байгаа шүү дээ. Тэнгууд одоо яг тэр сүрцэн байгаа ингээ дэлхийн ертөнцид аватар гэдэг бол дэлхийг ингээ аврах тийм аврагч биш. Яг гэвэл Корогийн буруугаас болоод энэ ертөнц ингээд амар юу ийм тэнцвэрээ алдсан гэж юу нь бол гарч байгаа. Тэгэхээр одоо өмнөх байсан аватар нь ийм байдалд хүрэгцэн учраас одоо шинээр төрөх аватар нь яг хүмүүсийн хувьд ийм аврагч биш харин ч ийм сүйтгэгч гэдэг ийм одоо муу талын дүр болж ингэж гарч ирж байгаа. Гэтэ яг үнэндээ тийм биш гэдгийг бол мэдж байгаа тэгэхгүй юу. Тэгэхээр нэг тиймэрхүү зүйлүүд болж байгаа юм байна. Тэ ямар ч сан 20 жилийн хойгоор шинэ дараачийн цувралаа ингээд зарласан байна. Тэгээд хэдүүлээ 26 онд аватарын цоо шинхэн цувралыг үзэх нэ. За сүүлчийн мэдээ. За сүүлийнх болохоор ямар нэгэн анимтай холбоогүй. Гэхдээ надад амар хөөрхөн санагдаад исэн болохоор нь оруулчих гэж бодсон. Among Us гэх тоглоом байдэн штэ. За тэрний 3D хувилбар нь гарч байгаа юм билэ. Тэгээд тэр нь болохоор зүгээр ингээд бичлэгийн трейлерыг ингээд үзсэн чи яг нөгөө нэг CS тоглож байгаа юм шиг. Ингээд яг боддоор одоо ингээд map дээрээс ингээд юугаа хүмүүсээ ингээд ерөөхдөө ингээд 2D-гээр ингээд хардаг байсан шүү дээ. Тэгсэн чинь 3D болсон чинь яг ингээд бүр ингээд дотор нь ингээд ороод одоо урд нэг хүн явж ийл гэж бодоход би яг ингээд ардан дагаа явж байгаа зөвхөн яг тэр хэсэг л ингээд харагддаг гэсэн үг. 2 сарын 25-нд Steam дээр демо хувилбар нь гарсан билээ. Туршилтын хувилбар нь гарсан гэсэн үг. За албан ёсны хувилбар нь болохоор хизээ гарах он сар нь зарлагдаагүй байгаа юм билээ. За тэгээ дээрэс нь хамгийн гоё нь VR-аар тоглох боломжтой юм билээ. VR-аар холбогдож тоглох боломжтой гэсэн үг. Тэгэхээр бүр 3D болсон дээрээ бүр амар бодтой гоё болж байна гэсэн үг. Тэгээ би хамгийн анх Among Us тоглосон үе гэх юм бол түрүү жил баг амар сүүлд тэр тоглоомыг мэдсэн заяа. Тэгээ ингээл амар ажлынхнаараа бөөнөрөө ингээл утсан дээр ингээл тоглоол. Тэгээ би ингээд анхудаа тоглож байгаа болохоор яа дээд ингээл юу ч мэдэхгүй байгаа штэ. Гэтэ ер нь бол ерөөхдөө тайлбарлуулаад ингээ ойлгоцсон. Тэгээ ойлгоцсон ч гэсэндээ альбаар ингээд ойлгохгүй байгаа юм шиг царай дүр хэсгээд уус тэр чи амар жүжиглэл шаарддаг тоглоом юм байлаа штэ. Тэгээ ингээ бөөнөрөө тоглож байгаа бол нэг ярихдаа хүй тэнд сая нэг алчлаа штэ. Бараг тэгж болдсон мууханы юм ингээ яриад тэгэнгუთ ингээ намайг бүгдээрээ юу биш гэдгийг одоо алуурчин биш гэж бодцсон. Тэгсэн чи яг үүндээ би ингээд бүгд ингээ алаа явуулсан байхгүй. Тэг хамгийн сүүлд наваа пах чи ямар жүжиг чи ингээ тэгжсэн гэхгүй юу. Among Us-тай холбоотой дурсамж гэх юм бол ерөөсөө тэрлээ. Тэгээ нэлээд сүүлд тэр тоглоомыг тоглож үзсэн болохоор сая 3D хувилбар нь гарлаа гингот бүр вау гэж бодоод. Тэгээ тэгсэн байгаа. Тэгээ та хэд маань Steam дээр демо хувилбарыг тоглож үзээрэй. Гоё байх бах. За тэгээд бичлэг маань энэ хүрээ дууслаа. Ер нь иймэрхүү мэдээний чанартай иймэрхүү зүйлүүд яриад байвал ямар вэ гэхгүй юу. Гоё санагдчихвал комментээр бичээрэй. За би ингээ амар гоё урам ороод дахиад иймэрхүү бичлэгнүүд хийхээр ингээ сэтгэл шулуудаж магадгүй. За баярлалаа. Баяртай. Хайртай шүү.